Нэг хүн зөвхөн өөрт нь хэрэгтэй зүйл эсвэл гомдлох зүйл байх үедээ л чам руу залгаад чамд ганц ч үг хэлэхийн заавал өгөлгүй өөдөөс чинь зөвхөн өөрийнхөө талаараа л хідэн үг нэг амьсгаагаар дурчганчгаад за баяртай гэдээ асчихвал чамд ямар санагдах вэ? Миний бодлоор бидний залбирахад бурханд заримдаа ингэж л мэдрэгддэг байх. Хэрв чи над шиг бол залбирал дөрвөн төрөлд ангилагдаж болно. Нэг бол хатаж амтгүй болсон цагирагд алах шиг, эсвэл нэг зүйлээ байнга давтаж байдаг зурагдсан пянт шиг, эсвэл бид бурхныг ойр зуурын худалдаж авдаг тэнгэрт байрлах аврах том автомат машин шиг л бодох нь хэлбэг. Эсвэл бүрд ордож залбирал нь яг л гадаа шатам халуун байхад гэрийнхээ тоосыг соруулах мэт хамгийн залхмаар ажил үүрэг хариуцлага болох ч боломжтой. Аль нь ч байсан бид залбирхаа зогсоодог. Тэгээд залбирал зогсоход энэ нь яг л цэцгийг услахаа болоход ямар байдаг шиг л болдог. Бидний итгэл үхдэг. Тиймээс амьдралын явцдаа олж авсан энэ бүхнээс чөлөөлж залбирлын манд өвчнийг ахиулахад надад тусалсан зарим бодлууд болон техникүүдээ хуваалцахыг би хүсэж байна. Гэхдээ би танд залбирлын талаарх ямар нэгэн гоёмсог тодорхойлолт өгөхгүй. Учир нь үгсээр амархан илэрхийлчихнэ гэж бодохгүй байна. Харин оронд нь би зураглал өгье. Миний хувьд энэ бол залбирал. Цааш нь үргэлжлүүлэхэд илүү ойлгогдох байх. Гэхдээ үгээр илэрхийлэх шаардлагатай гэвэл залбирлыг би хоёр талаас зүрхээ хоослох, эсвэл нэг нэгнийхээ зүрх рүү өөрийн зүрхэнтэхээ асгаж эцэстээ нэг болох гэж хэлэх байх. Өө нэрээ нэг зүрх нь бурхных шүү. Залбирлыг залбирал болгож чадахад гурван орц найрлага зайлшгүй шаардлагатай. Аль нэг нь байхгүй байвал залбирал чинь бүхэлдээ бүтлгүүдэх болно. Би тэднийг ОЗИ гэж цээжилдэг. Эсвэл ОЗ. За ОЗ. Чи хизээ нэгэн цагт өрөөнд ганцаараа байж үзсэн үү? Ямар нэг юм хүлээгээд ч юм уу. Тэгээд хэн нэгэн өрөөнд орж ирэхэд магадгүй хаалга ардчин байснаас чи түүнийг хараагүй ч гэсэн өөр нэг хүний өрөөнд байгаа оршихуйг нь шууд л мэдэрдэг. Энэ бол бүх залбирлын эхлэх цэг нь юм. Зүгээр л өөр нэг хүний өрөөнд байгаа оршихуйг нь мэдрэх. Үгүй бол бид зүгээр л харанхуйд өөртөөгөө ярих болно. Хүн байна уу? Залбирлын талаар миний сонссон хамгийн агуу гэхдээ хэн хэлснийг нь мэдээж мэдэхгүй үгс бол Бурхан бидний зүрхийг л сонсдог. Үгсийг маань биш гэдэг нь юм. Би дахиад хэлье. Бурхан бидний зүрхийг л сонсдог. Үгсийг маань биш. Тиймээс би зөв зүйл ярьж байна уу эсвэл зөв үг хэрэглэж байна уу гэх мэт зүйлсээ болцоогоод шууд цөм рүүгээ орцгоож болох уу? Миний зүрхэнд юу болоод байна вэ? Хэрэг бид зүрхээ ярьж чадвал бид Бурханы хэлээр ярьж чадна. Мөн хэрэг үүнийг эргүүлбэл бид Бурханы зүрхийг нь өөрсдийн зүрхэндээ сонсож сурах хэрэгтэй гэсэн үг. Элдв үгс, мэдрэмж, тэмдгүүдээ хойш нь тавиад харин зүрхэнд маань маш намуун зөөлнөөр төрж буй урамшууллууд, аливаа хөдөлгөөнүүдийг сонсох. Тэдгээр аахаа хэмээх сэтгэл төрдөг ухаарлын мөчүүдийг сонсох нь юм. Тэгээд зүрхний энэхүү маш нарийн хэлээр яриад сурсан цагтаа л бид Бурхантай ярьдаг болсон байх болно. За одоо намайг сайн сонсоорой. Хуучны усанд шумбөгчдийн өмсөлийг санаж байна уу? Усан дор байгаа залуу нь усан дээр байгаа залуугаас бүрэн хамааралтай байдаг. Усан дээр байгаа залуу нь усан доорх залуугийн бүх агаарыг нь шахаж оруулдаг. Хэрэв усан доорх залуу гарахыг хүсвэл олсоо өгдөрч дээр байгаа залуу хараад татаж гаргаасаа гэж найдан залбирхал үлддэг. За гол санаа маань хэрэв чи усан доорх залуу байсан бол чи бүх амьдралаа усан дээрх залуугийн гарт даадах нь гэсэн үг. Дараагийн амьсгалах агаараа хүртэл. Үүнтэй төстэй ч тис өөр байдлаар бид 100% бүрэн дүүрнээр дээр байгаа залууд итгэх хэрэгтэй болдог. Дараагийн амьсгалах агаараараа хүртэл. Уг зүрлийн гол тайлбар нь энэ юм. Бидний бүх амьдралаа даатах нь итгэж буй тэр нэгэн бол зүгээр ч нэг залуу биш. Тэр бол бүх ертөнцийн бурхан эзэн юм. Чамайг хайрладаг, бас намайг. Яаж хайрладаг вэ гэхлээр үнэн дээр бид бүрэн ойлгох боломжгүй л дээ. Эдгээр ишлэлүүдийг сонс. Эзний өмнө бүх ертөнц элсний ширхэг. Үүрийн шүүдэр мэт юм. Бурхны зөвшөөрөлгүйгээр нэг ч жижигхэн бор шувуу үхэн ундаггүй. Үсний чинь ширхэг бүр тоологдсон. Тиймээс битгий. Чи бүх бор шувуунаас илүү үнцэнтэй. Тийм ээ, би гол утгыг нь хэллээ. Ийм нэгний оршихуйд бид байдаг. Ийм нэгэн рүү бид бүх зүрхээ уудалдаг. Ийм нэгэнд би дараагийн амьсгалаа даатгадаг.
Тэгэхээр залбирлын өмнөх бидний бэлтгэл маш чухал юм. Учир нь бид бүх ертөнцийн Бурхан эзний оршихуйд байгаагаа санах хэрэгтэй. Үүнийг битгий мартаарай. Бид өөрсдийгөө хэдий хэмжээнд Бурханд нээн, Бурхан бидэнд өөрийгөө тэр хэмжээнд нээдэг. Сайн бодоод үз. Тиймээс би нам гүм харанхуй газар болоод хөлөө газарт хүргэн гарын алгаа дэлгээд хүлээж авахд бэлтгэдэг. Биеийн байрлал маш чухал юм. Учир нь бидний бие сэтгэлийн маань илэрхийлэл. Тиймээс бие маань нээлттэй бол сэтгэлч гэсэн нээлттэй гэсэн үг. Тэгэхээр бидний зүрх, өөрөөр хэлбэл сэтгэл маань сүнслэг юм. Тиймээс бидний зүрх сүнслэг ертөнц рүү орох хаалга болдог гэсэн үг. Тэндэл бид Бурхантай уулзах болно. Тиймээс бидний хийх ёстой эхний зүйл бол тэр өрөөнд орох нь юм. Дотоод өрөө. Энэ нь бидний зүрх. Тэгээд бусад бүх зүйлсийнхээ хаалгыг хаах. Эхлээд стресс тайлах энгийн техникээр эхэлцгээе. Толгой дэх бүх дуу чимээн дээрээ анхаарлаа төвлөрүүл. Гидсэн дэх бүх стрессүүд дээрээ. Дарамттай байгаа бүх зүйлс дээр төвлөр. Тэдгээрийг бүгдийг нь улаан утаа гэж төсөөл. Цээжнийхээ төвд бүгдийг нь цуглуул. Тэгээд зүгээр л гүнзгий амьсгалууд аваад бүгдийг нь гүнзгий амьсгаагаар гарга. Зүгээр л амьсгал дээрээ төвлөрсөөр бай. Тэгээд нөгөө утаа уруулаарч нь гадагшилж байгааг төсөөл. Дараа нь сууж байгаа өрөөгөө төсөөл. Эргэн тойрныхоо бүх орчныг, сууж байгаа сандлаа, өөрийн биеэ хүртэл зүгээр л бүдгэрэн алга болж байгааг төсөөл. Яг одоо ямар ч дэлхий гэж байхгүй. Тиймээс түүнтэй холбогдсон ямар ч санаа зовлт гэж байхгүй. Одоо зөвхөн чиний зүрх бас хязгааргүй хоосон орон зайл байна. Одоо түүнийг зүрхэндээ өр. Хэн нэгэн өрөөнд орж ирэхийг бид мэддэг шиг өрөөнд байгаа түүний оршихуйг мэд. Би үүнээс илүү үүнийг онцолж чадахгүй. Энэ бол мэдрэмжийн тухай биш. Харин мэдж итгэх тухай юм. Энд ямар ч үг хэрэггүй. Бидний оюун ухаан намгүй. Зөвхөн миний зүрх бас түүнийх. Өөр юу ч байхгүй. Бид энд үрд мөнгө суулсан ч болно. Нэг ч үг хэлэлгүй зүгээр л оршино. Энэ үнэндээ залбирлын хамгийн гүнзгий хэлбэр нь юм. Гэхдээ хэрэв бид ямар нэг юм хэлмээр байвал юуг нь мэдэхгүй ч бага зэрэг бүтцтэй байх нь тустай гэж бодож байна. Тиймээс би ихэвчлэн хүндэт эзэн минь эдгээр зүйлсийн төлөө намайг уучлаач гэж эхэлдэг. Санж байна уу? Бид ариун оршихуйд нь байгаа шүү дээ. Тиймээс зүрхнээсээ хай. Тэдгээр харт холбуудаа эсвэл юун дээр алдсныгаа өөрийнхөө хувьд, Бурханы хувьд, эргэн тойрны хүмүүсийн хувьд. Бурхан бид хоёрын хооронд саад болж буй ямар зүйлс байна вэ? Хэрэв хэлэх зүйлс гарч ирэхгүй байвал түүнээс харуулж өгөөч гэж гуй. Тэр харуулах болно. Цаг өнгөрөх хэрээр. Тэгээд гуйж байна. Чамайг хараад сэтгэл нь гутардаг ууртай Бурханы талаар бодхоо болоорой. Тэр бол төөрсөн хүүгийн үлгэрт гардаг биднийг угтахаар гүйн гардаг аав яг мөн. Дараа нь нэг нэгнийхээ төлөө гуйцгаая. Бид бүгдээрээ ямар нэгэн зүйлээр зовдөг. Дотрооч, гаднаач, эсвэл хуйууланд нь. Тэгээд томоор сэтг. Ямар ч хязгаар гэж байхгүй. Амьдралд зүдэрч байгаа бүх хүмүүсийг бод. Өвдсөн хүмүүс, үхэж байгаа хүмүүс, эсвэл найдвараа алдсан хүмүүс. Бас энэ дэлхий дэх мөн бидний зүрхэн дэх сайн муугийн харьцааг ерөнхийд нь бодоод үз. Бидний юу хэлэх нь тийм ч чухал гэж бодохгүй байна. Учир нь тэр аль хэдийнэ мэдж байгаа. Харин би үнэхээр тэгж бодож байна уу? Ямар нэгэн зүйл Бурхан хийн гэдэгт би итгэж байна уу гэдг л чухал. Учир нь хайр болон итгэлээр л тэр альваг хийдэг. Үгсээр биш. Тэгээд эцэст нь бид өөрсдийнхөө төлөө гуйдаг.
Есүс маш зөөлнөөр ийн хэлж байна. Айж байгаа зүйлсээ надад хэлээч. Чадах хэрээрээ өөрийнхөөрөө. Хэрэгтэй зүйлээ надад хэлээч. Хүсэж байгаа зүйлээ надад хэлээч. Бүх өөхөр гунигийнхаа талаар, бас баяр хөөрийнхөө талаар надад хэлээч. Тэгээд зүгээр л бүхнээ гаргаад асгачих. Миний ойлгосон нэг зүйл бол хэдий чиний айдаг зүйлсээ түүнд хэлэн төдий чинээ тэдгээр зүйлсийн араа шүдэн унаж эцэстээ тэднээс бид айхаа болдог. Мөн бид хүсэж байгаа зүйлс болон хэрэгтэй зүйлсийнхээ хоорондох ялгааг нь мэддэг байх нь чухал. Тэгээд битгий мартаарай. Есүс бидний сүнслэг хангамжийг материаллык хангамжаас маань илүү чухалчилдаг. Би өөрийнхөө зүгөөс ярьж байна. Гэхдээ миний бодлоор заримдаа бид энд байгаа эдгээр зүйлсийн талаар баахан юм гуйдаг. Харин маш бага эсвэл бүр огт санаа тавин гуйдаггүй зүйлс нь эдгээр нь байдаг. Харин Есүс хэлэхдээ намайг эхлээд хай. Тэгвэл эдгээр бусад зүйлсийг би өгнө гэсэн. Тиймээс би надад хэрэгтэй гэж бодсон бүх зүйлсээ гуйсныхаа дараа зүгээр л эзээ надад юу хэрэгтэйг та надаас илүү мэднэ штэ. Түүнийг л би хүсэж байна гэж хэлдэг. Харин хүсэж байгаа гэж бодсон бүх зүйлсээ гуйсныхаа дараа эзэн хэрв энэ хүсэл танаас бол биелүүлж өгөөч. Хэрв үгүй бол зүрхнээс минь арилгаач гэж гуйдаг. Айл нь ч байсан бидэнд л сайн. Үүнийг хэдий чинээ үннээсээ хийн тэр хэмжээгээр надад зөвхөн ганц л хэрэгцээ, ганц л хүсэл байгаагаа олж мэддэг. Сүүлд нь тэгээд энэ баг хамгийн чухал нь байх. Бид зүгээр л баярлаа гэж хэлдэг. Гоёмсог үгс хэлэх гээд байх шаардлагагүй. Зүгээр л өөрийнхөө үгээр зүрхнээсээ, үннээсээ бай. Тэгээд би үргэлж эдгээр үгсээр дуусгадаг. Эзэн бүх зүйлсийг хийж чадна гэдгийг тань би мэдэж байна гэж хэлдэг. Хэрв бид шударга ярилцвал заримдаа бид зүгээр л залбирмааргүй байдаг. Шалтгаануудын ихэнх нь дээрх үзсэн зүйлстэй хамаатай ч эдгээр нь зүгээр л гаднах шинж тэмдгүүд нь юм. Миний бодлоор гол шалтгаан нь эцэстээ надад итгээрэй би энд өөртөөгөө ярьж байна. Би үнэхээр Бурханд хайртай юу? Би түүнийг ярилцаж болох үйс. Намайг сонсдог, намайг үнэхээр хайрладаг, бодтой амьд хүн гэдэгт нь би үнэхээр итгэдэг. Учир нь хэрв би үнэхээр тэгдгэл бол илүү ямар сайхан зүйлийг би энэ жижигхэн дэлхий дээрх хугацаанд хийнэ гэж өдөр бүр хитгэн хормыг хамт өнгөрүүлж ярилцах боломжтой тэр нэгэн бол бүх ертөнцийн эзэн Бурхан. Амар тайвны хаан, төгс байдал, миний хүсдэг бүх зүйлс, надад хэрэгтэй бүх зүйлс, миний хайдаг бүх зүйлс. Хэрв чи эдгээрт хариулж чадахгүй байвал зүгээр бид бүгдээрээ тэгдэг. Харин үүнийг л бид залбиралдаа авчрах хэрэгтэй. Нээлттэйгээр чин үннээсээ. Тэгээд эдгээрийг 7 хоног хийх гээд хичээ. Тэгвэл чи өөрийн болгож чадна. Харин би чамд батлая. Нэг л мөчид чи түүнийг сонсох болно. Сэтгэлийнхээ гүнд хаа нэгтэй. Тэгээд тэр үедээ тэр мөчөө битгий март. Учир нь тэр мөч дээр л бид суйрлах болно. Харин үлдсэн хэсэг нь зүгээр л аврах том хайрын харилцаа. Тэнд бид зөвхөн Бурхан руу хандан ярих биш, харин Бурхантай ярилцах болно.